одоо санаагийн подкастыг сонсож байна. Би энэ подкастаараа өөрийн уншсан зохиол, номын талаар сэтгэлээ мөн холбогдох орчуулагч, зохиолч мөн өөр нэгэн уншигчтай хуваалцаж явах болно. За сайн байна уу? Санаагийн подкастын маань ээлж дугаар та бүхэндээ хүрч байна. Тэгэхээр өнөөдөр би Японы эрдэмтэн Нитобе Иназо гэдэг хүний бичсэн Бушидо буюу Япон үндэстний ёс зүйн цогц гэдэг номын хэсгээс болон талаар ярихаар бэлтлээ. За энэ номыг бол би бараг 2 жилийн өмнө авч уншиж байсан. Япон үндэстний кино болон уран зохиол нь маш өрмөц гоё санагддаг. Тэгээ цаанаа л нэг тийм ямар нэгэн үгээр хэлж чадахгүй нэг тийм гүн ухаан яваад байдаг юм шиг санагддаг байсан. Япон үндэстний ёс зүйн цогц гэгддэг Бушидогийн талаарх номыг уншаад зарим талаараа нөгөө кинон дээр гардаг зүйлс номноос ойлгоогүй тэр гүнзгий бодрлууд хаанаас гараад байдгийм бэ гэдгийн шалтгааныг олж жоохон ойлгосон. Тэгэхээр Бушидо гэдэг бол ерөнхийдөө Японы одоо улс үндэстний ард түмнийх нь үнэт зүйл гэж хэлж болох юм ном. За зохиолчийн тухай гэх юм бол Нитобе Иназо гэдэг хүн 1862-оос 1933 оны хооронд амьдарч байсан. Японы нэрт эрдэмтэн, нийгмийн зүтгэлтэн ийм хүн. За Япон үндэстний түүхэнд бол онцгой байр суурь эзлэх самурай анги давхаргын түүнчлэн нийт Япон үндэстний аж төрх ёс зүйн цогц Бушидог барууны ертөнцид ойлгохдохоор англи хэлээр онол маягаар бичсэн Бушидо гэх ном 1899 онд хэвлэгдэж маш олон орноор орчуулагдаж гарч исэн. За Нитобе Иназо гэдэг хүн бол өөрөө энэ христийн шашинтай хүн байсан. Гэхдээ бол Япон хүн. Тэгээд Япон орны соёл уламжлал нийт одоо суусан, өссөн сэтгэлгээг Европын оронд ойлгуулахын тулд одоо бүхий л нарийн тэр деталь юм уу те Япон үндэстний тэр ёс зүйд суусан олон зан суртахуунуудын талаар гадаадын янз бүрийн гүн ухаанч нартай уран зохиол, утга зохиолын дүрслэлтэй ингээд зүүрлүүлж бичсэн Европын ард түмэнд илүү Япон үнийг ойлгох тийм боломжийг бол бүрдүүлж өгсөн юм шиг санагдсан. За тэгээд Бушидогийн ёс зүйн цогц гэдэг маань болохоор ерөнхийдөө Бушидо гэдэг үг маань Буши буюу самурай, цэрэг, мөн ажил амьдралаа мөрдөх доо буюу зарчим мөр гэсэн юм үгсийн хэлбэр Бушидо гэдэг юм үг байгаа. Бушидо нь 1868 онд самурай анги давхарга албан ёсоор халагдсан нийгмийн анги давхаргаа байха болох үед одоо устж алга болоогүй. Харин ч өнөө үеиг хүртэл Нитобе Иназогийн хэлж байгаагаар Япончуудын ёс зүйг гэрэлтүүлэн залсаар байгаа ийм зүйл юм аа. Эдогийн үеийн хойшоогоо бол яг яс баримтлагддаггүй ч гэсэндээ өнөөдөр Японы арт түмний тэр нэг цаанаа гүн суусан зүйл нь бол яхахгүй Бушидо маш том нөлөөтэй. Энэ одоо самурай гэдэг анги давхарга бол Эдогийн үеийн хаан цэцэглэлтэй байсан үед бол хамгийн өндөр анги давхаргад тооцогддог юм байсан. Гэхдээ Буши гэдэг ёс зүйн цогц нь болохоор хилцэж тохирсны үүднээс мөрдөх ёстой зарчим болоогүй. Амьдралын явцад одоо амьдралын тэр үйл явдал, дайн дажин бүх зүйлсийн явцад бол амьдралаас ургаж гарсан юм ёс зүйн цогц байгаа. Энэхүү номыг орчуулсан хүн бол 2007 онд Дэлхийн Төмөр Хатар гэж хүн орчуулсан. Одоогоос 12 жилийн өмнө гэсэн үг. Орчуулсан юм ном байгаа. Гарчгаас нь гэхэд бол нийт энэ ном маань 17 бүлэгтэй. За эхлээд бол Бушидо ёс зүйн цогц гэж юу юм? Бушидогийн уг гарвал шудраг, ариун чанар, зүй зохистёс гэд эхлээд одоо Бушидо бүрдүүлж байгаа тэр зан суртахуунуудын талаар нэг нэгээр нь бичсэн байгаа. За эр зориг болон хатуу жил төвчээрийн амин сүнс, нинжин сэтгэл, өрөвч сэтгэл, элдэг зан, бодит үнэн гэх мэт. Өөрийгөө зэмтгүрлэг, амиа эвгүүтэх болон өшөө авах журам гэх мэт. Тэг Бушидогийн ирээдүйн талаар
хамгийн сонирхолтой санагдсан нь болохоор энэ Bushido бүрдүүлж байгаа нийт зан суртахууны одоо жишээ нь шудраг ариун чанар зөө зохиост ёс гэд тэмдэг нэр байлаа шүү дээ. Ингээд нэг зан суртахуун. Тэгсэн хэрнээ одоо Монгол үгийн утгаар бол ойлгоход бид нар ингээ үгийн утганд ботход өөрсдийнхөө одоо Монголын хувьд, монголчуудын хувьд энэ үг яаж бууж байгаа, яаж хэрэгждэг талаар л төсөөллөөр боддог. Гэтэл энэ бүлэгтэр гэхэд шал өөр. Топон хүмүүсийн дээр амьдралын явцад энэ өгүүлбэр нь энэ зан суртахуун нь ямар утгаар суусан гэдэг нь энэ ном дээр илүү тодорхой дүрслэлтэй бичигдсэн байсан. Тэгэхээр анх удаа надад бол орчуулга гэдэг зөвхөн үг үсгийн зүйл биш байт юм байна. Утгын хөрвүүлэг хийгдэх маш их шаардлагатай байдаг юм байна. Ялангуяа энэ соёлын ялгааны үйлбэрүүд хүртэл нэлээд хэцүү зүйл байдаг юм байна гэсэн мэдрэмжийг өгсөн. За тэгээ энэ зан суртахуун бүрийг тус нь авч үзэж хийзэж болохгүй. Ялангуяа одоо ингээд жишээ нь өөрийгөө эзэмдэх урлаг буюу өөрийгөө эзэмдэх төр чадварын талаар ярьлаа гэж бодоход за дараагийн бүлийн төгсгөлийн өмнөхөн өөрийгөө эзэмдэх урлагийн хамгийн тод жишээ бол амиа эвгүйтгэл юм аа. Их зэрэг ингээд нэг бүлгээс нөгөө бүлэг рүү шилжихдээ хоорондоо уялдаа холбоотой байдаг учраас одоо ганц бүлгийн уншаад ойлгоно гэсэн зүйл байдаггүй. Бүх зан чанар нь нийлжиж хоорондоо ингэж одоо зохицож, уялдаж холбогдчихж Bushido бүрдүүлдэг ийм хамгийн сонирхолтой санагдсанаар нь 11 дугаар бүлэг буюу өөрийгөө эзэмдэх урлаг хэмээх бүлийн хэсгээс уншихаар бэлтлээ. Bushido, Япон үндэстний ёс зүйн цогц. 11-р бүлэг өөрийгөө эзэмдэх урлаг. Эрс зоргийн хатан юу ч болж байсан. Гомдлоод байдаггүй төвчээр хатуучлын сэтгэл зүй хүн төлөвшүүлдэг бол элдэх цанг төлөвшүүлэх гэдэг нь уу гашуу зовлон гунгаа ил гаргаж бусдын тайван амгалан баяр хөөрд саад болдоггүй чадвартай болохыг хэлнэ. Энэ хоёр нь нийлж байж гуйшгүй хатуу зан чанарыг бий болгон сүүлдээ гадна талдаач гуйшгүй чанар гэж хэлж болохоор манай үндэстний онцгой чанарыг хэлбэршүүлнэ тогтоосон юм. Гадна талдаа гэж хэлсэн маань үнэндээ бол гуйшгүй чанар нь үндэстний чанар болох боломжгүй гэж итгэдэг учраас бас түүнчлэн манай ард түмний альваг хийх арга барил зан заншил нь гадны хүний нүдэнд ер нь л хүйтэн зэвдэх харагддаг байж магадгүй учраас тэр. Гэхдээ бид үнэндээ бол энэхүү өргөн удам дэлхийн ертөнцид аж төрч буй хүн төрлөختний нэгэн ард түмний хуваар зөөлөн уян сэтгэлийг эмзэглэлгүйгээр хариу барих чадвартай хүмүүс. Зарим нэгэн утгаар Япончууд бид бусад ард түмнээс ч илүү сэтгэл хөдлөмтгий, өөрийн эрэхгүй булиглан гарч ирэх сэтгэл хөдлөлөө дарахын хувьд бусад үндэснээс ч илүү зовох тохиолдол гардаг. Жишээлбэл манай охид хөвгүүд бага наснаасаа л сэтгэл хөдлөлөө даран шоглуулж задуулахад нулимс унахгүй, дуу гарахгүй байх чадвартай болон хүмүүжсэн байдаг. Ингэж чармаа жижигхэн мэдрэлийг мохоох уу, эсвэл бүр мэдрэмжгүй болох уу гэдэг нь бие судлалын шинжилгээ ухааны асуудал байна. Бүши хүн сэтгэлийн хөдлөлөө царай төрхөндөө ил гаргах нь эр хүний шинж биш гэж үзэн нугаршгүй хатуу зан төрхийг баяр хөөрөөч уур уцаараа ч ил гаргадгүй хэмээн магтан сайшаадаг байлаа. Жирийн хайр сэтгэлийг ч ил гаргадгүй байж. Жишээлбэл аав нь эцгийн хайраа үзүүлэх үедээ л хүүгээ тэрвэрдэг. Өөрийнхөө өрөөнд биш бол эхнэрээ олонний өмнө үнсч нялуурдаг байж. Үйл ажил хянуур ухаан бодол амгалан байх юм бол сэтгэл яаж хөдлөж байсан сандрах явдал байхгүй. Хятадтай дайтаж байх үе буюу Япон чин гүрний дайнд нэгэн хороо дайнд мортохоор хотоос гарах үед удирдагч жанчид цэргүүдийг үдэж гаргахаар олон хүн галт тэрэгний өртөөн дээр цугларчээ. Энэ үйл явдлыг сонирхон өртөөнд ирсэн нэгэн Америк хүн
Бүгд л дуу шүү болцгон уйлж хайлах байх та гэж төсөөлж байсан байна. Яагад гэвэл үдэн гаргастын донд цэргүүдийн ээж, аав, эхнэр, хайртууд нь байсан болохоор тэр. Гэтэл тэр Америк хүн тун гайхаж бас сэтгэл дундуур үлдсэн гин. Яагад гэвэл дохиод дууран галт хэрэг хөдөлмөгц олон мянган хүн дуу шуучгүй малгайгаа аван толгой бүхийж салах ёс гүйцэтгэжээ. Алчуураараа даллах хүнчгүй нулимс унах нэгэнч байсангүй. Дуу гаргах хүн харагдсангүй. Асар их аниргийн дунд хин нэгний санаа алдах чимээл сонсдож байж. Гэр бүлийн өдөр тутмын амьдралч иймэрхүү дур зураг харагдана. Нэгэн жишээ бий. Өвчин туссан хүүн орондоо хөвтөн, харин аав нь хаалганы хажууд нуугдан зогсоод хүүгийнхээ амьсгалахыг шүнжэнгөө чагнан санаа зовно. Аав нь хүүдээ суулт орой хүн гэдгээ үзүүлэхгүй хичээж байгаа нь тэр. Өдрөө хүлээж байгаа их нь хүүгийнхээ хичээлд саад болохгүй тулд түүнийг дуудахыг хориглож байсан тохиолдол хүртэл бий. Плутархын зохиолын сэтгэл хөдлөмж дүр төрхтэй адилтхан баатарлаг Япон эмэгтэйчүүдийн тухай жишээ олон бий. Манай ард түмний тариачин эмэгтэйчүүдийн дунд олон магид хаав байгааг Ян Макларын илрүүлэх байсан маргаангүй. Японд Христосын сүмүүдэд итгэл бишрэл барагтай бол сэтгэлийн хурц хөдлөлөөр илрээд байдаггүй нь Япончуудын мөнөөх өөрийгөө эзэмдэх хатуужлаар тайлбарлагдах баг. Эрэгтэй, эмэгтэй ямар ч хүн байсан сэтгэл нь хөдлөөд ирэх юм бол юуны өмнө зөнгөө намуухнаар даран гадагш гарахгүй хичээнэ. Заримдаа бодит байдал халуун хүсэлтэд хөдлөгдөх тохиолдол байгаавч сэтгэлээ барьж дийлэлгүй бодсноо ярьчих тохиолдолч ховор. Сэтгэл санаагаа хөнгөн хийсвэрээр ярьж орхих нь 10 болгоомжлын бурхны нэрийг зоргоор дурсахгүй байх гэсэн 3 дугаар болгоомжлыг зөрчсөн явдал болдог. Олны өмнө хамгийн ариун үгс сэтгэлийн хамгийн нандин баялгаа нээж буй хинэгний яриаг сонсгоно. Япон хүний хувьд тун таагүй үйл явдал болдог. Нэгэн залуу бүший тэмдэглэлийн дэвтэртээ дараах зүйлийг бичсэн гэдэг. Чи сэтгэлийн чинь ухт нууцхан бодол намуухнаар хөдлөж хэлхий мэдэрдэг үү? Энэ бол гүлгэлсэн навч дэлгэрхтэй адил. Түүнд илүү юм ярьж бүүс хаадхий. Чимээгүйхнэр бас нууцханаар хөдлөх боломж олгоод орхи гэж. Уран үгс урсган өөрийн дотоод ертөнцид байгаагаа ялангуяа итгэл бишрлийн бодол сэтгэлээ зарлаад байх нь бидэнд бол энэхүү бодол сэтгэл нь өнгөн талын үнэн сэтгэлийн бишийн баталгаа гэж ойлгогддог. Уран үг урсгагч бээр сэтгэлийн нууцыг дэлбэлэхээс өөртөө гэсэн зөөрөг хүртэл бий. Бидний сэтгэл хөдлөөд эхэлмэгц үүнийг нуухын тулд дууга хураадаг маань дорн дахины арга ухааныг мушин гуйлж байгаа зүйл огт биш үлээ. Япон хүний хувьд ярина гэдэг бол нэгэн Франц хүний хэлсэнчлэн санаагаа нуух урлаг юм. Япон найзтай нь ихэд ууг хашууд автан зовлон бэрхшээл тохиох үед нь уулзаад үзээрэй. Нүд нь улааж, хазар нь нулимсандаа норсон найзтай нь царайндаа инээмсэглэл тодруулан таныг ухтах буй за. Та тэр мөчөд найзын маань мэдрэл нь зүгээр байгаа даа гэж бодох байх. Хүч гаргаад юм асуух аваас найзтай нь хүний амьдралд ууг хашуу тохиолдохыг алийг тэр гих вэ гэх юм уу? Уулзаж учрах үе байхад салж хагцах үе бас байх юм аа. Эсвэл амьд бүхэн заавал үхэж үргэтнэ гэж хариулах юм уу? Өнгөрсөн хүүхдийнхээ насыг хэлэх нь тэнийг явдал хийдэж эмэгтэй хүн гэдэг чинь ийм л юм байна шүү дээ гэх мэтэр жирийн үгсээр угтаж магадгүй. Ийм маягаар гомдол хэлэхгүй төвчж суралц гэсэн үгстэй утга нийлэх сэтгэл энэ үгийг хэлэхээс үнэрт манайд их байсан. Үнэхээр л Япон хүн хэцүү бэрх цаг тулгаран хүний сул тал илрэн гарч ирэх үед зүгээр л инээмсэглэлд өөрийгөө тушаадаг явдал бий.
Манайар түмний инээх зан заншил инээхийн гүн ухаантан эгддэг эртний грекийн Демокритоос илүү учир бий юм шиг санагддаг. Өөрөөр хэлбэл Япон хүн таатай биш нөхцлөөс болж сэтгэл цалин бас зовлон ууг гашууд автсан үед зүгээр л инээмсэгэлдэг нь сэтгэлийнхээ амгаланг тогтоон барихаар чармааж бууга хүний өмнө харуулахгүй тулд ингэж инээх нь ууг гашуу уур уцаарын тэнцвэрийг олохын тулд юм. Иймэрхүү байдлаар сэтгэлийн хөдлөлөө дарж номогдохож байх шаардлагатай байсан болохоор энэ сэтгэлийн хөдлөлөө шүлэг найр гэх мэтийн айх имэйлгүйгээр хэлж болох хэлбэрээр дамжуулан илэрхийлэх болж. 10 дугаар зууны шүлэгч Кино Цураки хятадд ч манай орнд ч шүлэг бол сэтгэлийн дотор санаж явахын аргагүй болох үед гарч ирдэг мих гэж хэлж байжээ. Нас барсан хүүгээ дурсан амьд байсан бол хүүн тэмээлзэн авалахаар явах байсан болов хэмээн төсөөлж ууг хашууд автсан нэгэн ээж дараах шүлгийг зохиожээ. Иви тэмээлзгэн муулагч хүү минь өнөөдөр хаа хүртэл гүйж одовдоо чи минь. Цааш нь жишээ татхаас татгалцъя. Яагаад гэвэл сэтгэл зүрхнийхээ цусыг туслаар шахах лугаа адил хэлхэгтэн амилсан нутаг нэгтнүүдийнхээ шүр сувдан уран зохиолоос гадаад хэлэнд буулах гэж оролдох нь эсэргээр үндэснийхээ уран зохиолын гайхамшигт үнцэнд шарх суулгахгүй гэж бодогдсноос тэр. Харин би гадаад төрхөндөө хүйтэн сэтгэл эсвэл сэтгэлээр унах инээх холилдсон хийрхэл заримдаа бүр бидний эрүүл ухаанд эргэлзээ төрүүлэх байдал харагдгийн цаана сэтгэлийн гүнд үнэндээ бол юу оршиж байдгийг ойлгуулъя гэж бодсон юм. Түүнчлэн Япон хүн зовлон бэрхшээлд хатчин үхлээс айдаггүй босд нь Япон хүний мэдрэл мохоо учраас тэр биш байгаа гэх тайлбар бий. Эхний үед бол үнэмшилтэй сонсогдно. Бас Япон хүн сандарч адгам биеэ барих нь яагаад гадаад хүнийхээс бага байдаг вэ гэсэн эргэлзээнд хариу болгоход жишээлбэл манай цаг агаар Америкийн цаг агаартай харьцуулбал эрс тис биш байдагтай холбоотой байж болох юм. Түүнчлэн Францчууд бүх найрамдах тогтолцоогоороо бахархан хөөрдөг нь манайх шиг хаан тэсгэлийн тогтолцоо байдаг үетэй ч холбоотой байж болох юм. Гэхдээ миний хувийн бодлоор бол манай ард түмэн сэтгэл хөдлөлөө мэдрэмжтэй оволцохтой амархан учраас үргэлж өөрийгөө дарж номхруулж байх шаардлага бий учраас үүнийг биелүүлж ирсэн гэж би боддог. Энэ талаар ямар ч тайлбар байлаа гэсэн Япон үндэстний өн эрдэнэс уламжилж ирсэн удаан хугацааны өөрийгөө эзэмдэх хичээл сургуултыг бодолцохгүй бол зөв ойлголтод хүрэхгүй зэ. Өөрийгөө эзэмдэн жолоодохын сургуульд гэдэг бол хэрэв хязгаарыг нь давбал сэтгэлийг цаваа цалгиун болгож чадхаас гадна бас зөөлөн сэтгэлийг гажууд болон аимшигт төрхт оруулж бас чаддаг. Өөрийгөө эзэмснээр зөрүүд жолоодлогогүй занг номхруулан хурамч нэгнийгч төрүүлж хайрлаж дурлуулж бас чадна. Хичнээн хүнлэгч байсан сайхан сэтгэлтэнд бол өөрийн артал хиймэл дүр төрх гэж байдаг. Бид сайхан сэтгэлтэн бүрийн сайн талыг гүнзгий ухамсарлан ойлгож тэдний төгс сайн сайхныг мөрдөхөөс өөр аргагүй болдог. Өөрийгөө эзэмдэхийн дээд туйлд нь манай хэлээр бол сэтгэлийн амгалан хадгалах явдал бөгөөд грек хэлнээс зээлний хэлэл Демокритийн өндөр дэд баялаг хэмээн нэрлсэн Евтимид хүрэх явдал юм. За тэгэхээр өөрийгөө эзэмдэхийн дээд оргил нь амиа эгүүтгэхээр тодрон гарч ирдэг. Энэхүү амиа эгүүтгэх өшөө авах ёс журмын талаар дараагийн бүлэгт өгүүлье. 11-р бүлэг төгсөв. За тэгэхээр бид сая Нитобе Иназогийн Бушидо буюу Япон үндэстний ёс зүйн цогц нэг зан
чанар олох, өөрийгөө эзэмдэх урлагийн талаар ярьлаа. За тэгэхээр бас гүн гүнз явтуугаас өөрийгөө эзэмдэх урлаг гэхээр одоо бас их гоё тайлбарлсан. Манай Япон ард түмэн одоо бүр хин хүнээс илүү эмзэг мэдрэмтгий байж болдог. Үүнийгээ дарах шаардлага байдаг учраас магадгүй өөрийгөө эзэмдэх урлаг тэ өөрийгөө эзэмдэх шаардлагач мөн тийм шаардлагатай байдгаа гэсэн санааг дэвшүүлсэн байна. Тэгээ сайн ажилласан бол бас л ингээл одоо эртний гүн ухаанч, Демокритс жишээ авдаг ч юм уу дандаа Европ хүмүүст одоо ойлгохдох хуцаар зөвлөл хэрэглэж байгаа нь бас тухайн утгыг ч гэсэн ойлгоход маш нөхөн болж байгаа. Тэгэхээр Япон арт түмэн гэдэг бол өөрөө ингээд цаанаасаа уламжлагдаж ирсэн их тийм гоё гүн ухаанлаг, философилог, тийм уламжлалт одоо зүйл байгаад байгаа юм л та. Харин манай Монгол орны хувьд те монголчуудын хувьд тийм зүйл байгаа юу гэдэг бол их сонин. Тэгээ улс орнд одоо өнөөдрийн глобалчлалд донд үнэхээр тэр identity буюу үнэт чанар гэж байх ёстой юу гэдэг асуудал бас байна. Ерөнхийдөө одоо улс төрийн байдал гэдэг ч юм уу хараад байхад биднэрт ямар ч тийм нэгдсэн одоо үнэт зүйл гэж байдаггүй. Одоо зар сурчлагаа юм уу маркетинг тэг гоё ганган байх нь бидний үнцэн юм уу? Хүмүүст алдартай байх нь бидний гол үнцэн хүрэх ёстой зүйл юм уу? Бидний одоо монголчуудын нийт монгол хүний одоо харилцаа, монгол хүний бие авч явж байгаа, монгол хүний амьдралд хандж байгаа хандлага нийтлэг уламжлалт үнцэн гэж байгаа юу гэдэг бол бас айгүй сонирхолтой асуудлыг одоо тавьж байгаа. Тэгэд өөрөө Нитоби Иназа бол ерөөсөө гадаадын уламжлагч гэсэндээ бас бүрэн шүтсэн, бүрэн аталтгсан юм ерөөсөө байхгүйсэн. Ямар нэг байдлаар баг зэрэг шүүмжилсэн тий Япончуудыг одоо ингэж боддгоо гэтэл яг үүндээ тийм байхгүй шүү дээ гэдэг талаар. Нөгөө талаар ингээд өөрийнхөө орны тэр үнэт нандин гоё зүйлийг бол сурчлаад байгаа хгүй нэгсэндээ бахархаж ширж байгаа. Одоо Европт бол зүгээр одоо сэтгэл хөдлөлөө гаргачдаг тий зүгээр ингэчдэг болвол манай Япон орныг бол зохисгүй гэж үздэг. Хүчтэй харагдахыг хүсдэг. Тэгэхдээ үнэхээр одоо тэр бүх зүйл дотроо байдаг гэдгийг бүгдээрээ мэдэрдэг, нэгнийг мэддэг гэдэг санааг дэвшүүлж байгаа, гэдэг санааг илэрхийлж байгаа нь бол маш бахархууштай. Өнөөгийн глобалчлалд авч үлдэж чадах маш том тийм бүтээл бол яхахгүй Бушидо гэдэг бүтээл юм байна гэдгийг ойлгож авлаа. Жишээ нь одоо юу гэдгийг Европын соёл Япон орн руу хит хурдцтай дайрч орж байлаа гэхэд өөдөөс нь те манад ийм уламжлал байдгаа. Ийм уламжлал маань одоо ийм гэсэн үгээ гэж барыг ингэж хамгаалж одоо тэр нэг нандин зүйлээ хадгалж байгаа юм шиг надад санагдлаа. За ингээд ямар ч байсан энэ удаагийн дугаарыг маань хүлээн авч сонссон сонсогч нартай маш их баярлалаа. Ингээд дараагийн дугаарт бол заавал ярилцлага байгаа гэдгийг амлаж байна. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. Одоо санаагийн подкастыг сонсож байна. Би энэ подкастаараа өөрийн уншсан зохиол, номын талаар сэтгэлээ мөн холбогдох орчуулагч, зохиолч мөн өөр нэгэн уншигчтай хуваалцаж явах болно.